Тэгээ зарим нь ч одоо шүүмжилж явах шиг байна. Твдэж байх шиг байна. Гэтэ бид нэр зарим нэг хэлээд байгаа хүмүүсийг энд зүгээр царайгаа харуул цагаа бүртгүүлчихэд бурууч байсан зөвч байсан гараа өргөчөөд гараа явах гэж байгаа тийм хүмүүс биш шүү. Бид өнөөдөр энд ярихгүй бол хэн ярих юм? Бид хэлцэхгүй бол хэн хэлцэхгүй нэг? Бид зөв шийдвэр гаргахгүй бол хэн гаргах юм? Зөв шийдвэр гаргахын тулд бид хэлцэх ёстой байгаа шүү дээ. Тэгэхээр бас жоохон өөрсдийнхөө хэмжээнд тэр шүүмжлэлээ хэлхэн зүйтэй байхаа гэж бодож байна. Бид нар энд гүржирлэг үтгэлэг явуулаад байгаа зүйл ерөөсөө байхгүй. Энд бол зарчим, тооцоо, үндэслэл, амьдрал, бодит байдлыг ярьж байгаа. Нөгөө овоо босгоогүй шаазгаа ханаас суух уу гэдэг шиг анханасаа дутуу буруу хөтөө зүйл оруулж их хурлаар өргөн барьж өөртөө батлуулж хаад сүүлд нь тэрнийхээ учрыг олохгүй юуны тулд юу авах гээд байгаагаа ч ойлгохгүй нэг бол архины татвар авах гэж байгаа юм шиг эсвэл гаднаас ирж байгаа жуулчдаас зөвхөн татвар авах гэж байгаа юм шиг нэг бол нэг ард түмнийхээ эрүүл мэндийг ботсон архи одоо тамхинаас татаж гаргахын тулд живцэн газраас нь татаж гаргахын тулд одоо татвар авах гэж байгаа юм шиг ийм байдлаар өөрсдөө өнөө хол яваад хүн гарахгүй 2 хоноод өөрөө танихгүй бичиг гэдэг шиг юм оруулж ирчээд ингэж завааруулчаад тэрийг засгсан залруулах гэсэн хүмүүсийг одоо бас учир зүггүй шүүмжлээд иж болохгүй шүү. Энэ дээр бол бид нэр зүгээр татварыг эсэргүүцэж байгаа юм биш. Татвар авах ёстой. Нийслэлийн татвар байх ёстой гэдгийг би түрүү хэлсэн. Байх байхдаа бүр өндөр байх ёстой. Өндөр байхдаа харин тэр байгаа зөв онсон байх ёстой. Түүнээс ч зүгээр аж ахуй нэгжүүд татвар авдаггүй юм штэй гэчгээд энэ иргэд нийлээд таачгүй ганц хэрхэн хаана очихгүй хэцгээрээ нийлээд хүнд хэлэхгүй гэсэн шиг одоо зөөлчилж байгаа юм шиг эсвэл одоо басамжилж байгаа юм шиг энэ чи иргэдэл төлнө штэ байгууллага төлөхгүй штэ гэж хэлж болохгүй хаа. Энэ дээр аж ахуй нэгжүүд төлнө. Хэрвээ үйлчлэгээ үзүүлж байгаа тэр аж ахуй нэгжийн үйлчлэгэн дээр иргэн хүн татвар төлнө. Татвар төлсөн бараа үйлчлэг нь аж ахуй нэгжийн орлого болж явна. Орлогын албан татварыг аж ахуй нэгж төлнө. Дээрээс нь энэ татвар гэдэг зүйлийг бол иргэнч төлнө. Зөвхөн архи тамхи гэж одоо бас халахвчилж болохгүй. Архи тамхи бараа бүтээгдэхүүн гэж хэлээд байна. Бусд нь бараа бүтээгдэхүүн биш үйлчлэг гэдэг юм. Ресторан зарж байгаа тэр талхчин бараа биш юм уу? Тэнд зарж байгаа ундаа бараа биш үү? Тэнд байгаа хоол хүнс бараа бүтээгдэхүүн биш үү? Ийм байдлаар та нар нэг тийм одоо бид юу гэж хэлсэн хинч одоо тэнд итгэх ёстой, хүлээн зөвшөөрөх ёстой гэдэг байдлаар асуулт битгий хандаач гэсэн. Энийг би бүр зориуд хэлж байгаа. Тэгээ архи тамхины хэрэглээг хязгаа үнэхээр хязгаарлах гэж бол би 1% бүшгээр 5%, 10% гэдээ оруулаад ирвэл ирээсэ гэж бодож ирсэн. Тэгсэн бол одоо яриад байгаа тэр архи тамхины татвараас одоо нэг талаараа бол өндөр орлогочин орж ирэн та бүхний хүсэж байгаа. Нөгөө талаараа бол тэр иргэдчин хэрэглээгээ хязгаарлана. Түүнээс биш зүгээр хавтгааруулаад одоо эдсэн уусан тавг эсвэл зүсэм талхнаас нь хүртэл авна гэж бол энэ эндүүрэл шүү. Гэр хорооллынхан баар ресторанд ордгоо штэ гэдэг нь. Та ордог бол бид нар орж тэр хүмүүс орж болно штэ. Та бид орж байгаа бол тэр хүмүүс яагаад орохыг хүсдэггүй юм. Ийм байдлаар одоо төлөөлөгчд нь орж болдог, нэг хэсэг нь болдог, нөгөө хэсэг нь болдгоо гэдэг байдлаар ийм одоо буруу зуруу тайлбар хиймээргүй байна. Бараа 2 төрлийн бараа 4 төрлийн үйлчлэгээ гэдэг ингээд юм гуйлаад иж болмооргүй шүү. Энд чинь бараа бол бараа үйлчлэгээ бол үйлчлэгээ л байх шүү. Дээрээс нь бид нар энэ тгээс 1% байна гэж одоо хуулинд заасан юмыг заавал эцэст нь тулгаж 1%-аар авч яах гэж байгаа. Тэгвэл нодлон бид нэр үйл хөдлөх хөрөнгийн албан татварыг 0.6% байхад нь 1% болгоод эцэст нь тултал нэмчихээ байна шүү дээ. Тэгээд тэрнээс олж ирсэн орлого хаашаа юунд зарцуулагдсан юм? Өнөөдөр нийслэлийн төсөв 70-80 тэрбумын алдагдaltaа явж байгаа. Яг үндсэндээ бол энэ чинь хотын татвар нэрээр төсвийн алдагдлаа нөхөх гэж хэрэгтэй хэрэггүй зүйлд одоо зарцуулаад өрөө хийцэн хэдэн 10 тэрбум төгрөгөө багцуулга эндээс нөхцүүлж авах гэж ингэж уралдаж байгаа бид нар бүгд сайн ойлгож байгаа шүү дээ. Хэрвээ үнэхээр тийм биш байсан бол яагаад 2016 оны 1 сарын 1-ээс гэж энийг тавьж болоогүй. Яагаад заавал 10 сарын 1-ээс байх шүү дээ.
Эсвэл яагаад 16 оны 6 сараас байж болоогүй. Гэх мэтийн ийм яриад байвал маш олон асуудлууд байна. Дараагийн асуудал энэ бусад сөүлийн одоо жуулчид 3 сая жуулчин ирдэг. Нэг жуулчин 3.7 сая төгрөг вон зарцуулдаг. Тэндээс 20-30 тэрбум юан вонч олдог гэж яриад байна л да. Уг нь бид нар бол тэрийг л хүсээд байгаа юм л да. Монголд дуртай дургүй ирчээд сайн муугаар хилээд явдаг тэр жуулчдаас уг нь бол 1% биш 10% авах хэрэгтэй байгаа шүү дээ. 5% тэр татварыг аваад буцаага тэр жорлонгүй гэж хэлдэг амын таглаж үйлчлэгээгүй гэж хэлдэг тэр дэд бүцгүй гэдэг юм тавьж өгөө зугаалуулаад явуулах хэрэгтэй шүү дээ. Тэгээ эзнээ олж байгаа болж энийг оруулах хэрэгтэй байна. Ийм байдлаар бид нэр зүгээр туйлширмааргүй байгаа юм шүү. Нэг болохоор жуулчнаа ирээч гэдэг байгаа, хүнээ татаач гэдэг байгаа, хотоо бодъё гэдэг. Үнэхээр орж ирж байгаа асуудал чинь нөгөө нэг явгийн нэг тал хаана өнөхөр энэ тал байна гэдэг нөгөө бие бинийгээ хуураад идэг шиг ийм онгоонол юм болж байгаа шүү энд. Өөрөөсөө бид нэр сайн бодох хэрэгтэй шүү. Юуг оруулж ирж байна? Юуг хилцэх гэж байна гэдгээ. Эцэст нь хэлэхэд энэ дүрм журм гаргаж болно. Энэ дүрм мөрдөгдөөсөө гэж би бодож байна. Хэрвээ батлагдсан тохиолдолд. Гэхдээ манай энэ бүлгийнхэн саналаа оруулаад ирсэн 0% тогтооё гэдэг. Энэ дээр би энэ дүрм маш олон дүрм баталж байгаа. Дээрээс нь иргэдийн хурлын тэргүүлэгчдийн тогтоол би өмнө ч хэлжсэн түрүүн дутуу хэлж байгаад хугацаа дууссан. Түрүүчийн хурлаар би энэ асуудлыг хасъя гэдэг маань орж ирэх ёстой хилцэгдэх ёстой асуудлууд хилцэгдэхгүй байна. Энэ хурлын хилцэгдэх ёстой асуудлынхаа дарааллыг бариач. Хурлынхаа зохион байгуулалтын асуудлыг шийдээч гэж. Яагаад тэгэхээр нийслэлийн иргэдийн тэргүүлэгчдийн хурлаар 2012 оны 14 оны 12 сарын 14-нд 5-39 өөрөөр хэлбэл одоо ардын намын 10 онд баталсан тогтоолыг өөрчлөх тухай ажлын хэсгийг байгуулсан. Энэ ажлын хэсгийг тэр тогтоолыг шинжилэн боловсруулж иргэдийн хурлаар оруулж сүүлийн минут явж шүү. Товчхон ярихгүй дахиад тасалхна шүү. Шинжилэн боловсруулж иргэдийн хурлаар оруулж ирээ гэдэг үүрэг даалгаврыг энэ иргэдийн хурлын тэргүүлэгчдээр тогтоолоор баталж өгсөн. Харамсалтай нь энэ иргэдийн хурлын тогтоол шийдвэр чинь өөрөө билэгдэхэ болцсон хэн нэгэн дуртай албан тушаалтан өөрчилдөг болчихжээ. Үзэмжээрээ асуудал ханддаг болцсон байна. Энэ тогтоол дээр бүр ажлын хэсэг байгуулад иргэдийн хурлын хуралдаанаар оруулж танилцуулаа гэж яхад хурлын тогтоолыг өөрчлөөд дүүрэг рүү шилжүүлээд том толгоолоод явж байгаа энэ газрын албаны нөхдүүд энэ нөхдүүдтэй та нар хариуцлага тооцооч. Та нарын бидний хэлээд байдаг нэг урс төржөөд байдаг ардын намын үдж байж байдаг, ардсан намын үдж байж байдаг хэдэн ийм өлөг болцсон нөхдүүд чинь хууль журмыг өстой хууль болгож биш. Альч нам эвсэлвэ ямар ч үзэл бодолтой энийг бол эсэргүүцээд эсвэл одоо зогсоох гээд саад бэрхшээл болох гээд тийм ямар ч үндслийн шаардлага байхгүй. Гагцхүү биднэрт бол бодиттой байдал дээр үнэн дүгнэлт хийж ажлаа зөв явуулаач. Зөв явуулах юмсан гэдэг ийм л одоо байр суурь байгаа. Тийм ч учраас холбогдох одоо асуудлууд дээр манай төлөөлөгч нар саналаа хэлж байгаа, шүүмжлэлээ хэлж байгаа. Мэдээж ажил хийхэд одоо дөрөв хэллээ. Алд хонох юмнууд би алдаагүй ажил гэж байхгүй, алдчихээ сурдаг. Гэхдээ тэр алдаагаар нуугаад ах шаардлага байхгүй л. Энд бэлэн одоо ард түмний нүдэн дээр ажил амьдрал нь явж байгаа, яаж явж байгаа, ямар нөхцлөөр одоо хэрэгжиж байгаа, хэрэгжихгүй бол яагаад болохгүй байгаа гэдэг шалтгаан тодорхой байхад тэрийг зүгээр энэ нэг танхимд нуух гээд эсвэл одоо шүүмжлүүлэхгүй дандаа нэг тийм сайхан гоё чихэр шиг үг сонсох гээд ингээд байгаад ямар ч шаардлагагүй. Одоо тэгээ манай нөхдүүд өөрсдөө ямар ч хариуцлагагүй шүү дээ. Оруулж ирж байгаа мэдээлүүд нь дандаа зөрүүтэй. Олон дамжлага дамжсан яг биеэрээ очиж, нүдэрээ үзэж, чихээрээ сонсохгүйгээр зүгээр цаасан дээр дандаа өрөөндөө эсвэл хальт мүлт суугаад орж ирж тооцоогүй судалгаагүй бодиттой бус мэдээлэл хэлдэг. Энэ нь би зүгээр ганцхан жишээ л хэлье. Хамгийн сүүлд баталсан 3 одоо байршил бий. За дахиад тэр одоо Баян зүрх хаан бол Налаах дүүргийн 3 асуудал. За тэр Налаах дүүргээр 21-р полиоктын бохир усны шугамд холбох боломжтой 3120 айлыг
2013 онд өргөтгөл хийгдсэн учраас дулаанаар хангах 100-ны хүчин чадал бүрээн гэсэн ийм юу түрүүнчлийн хурлаар намайг асуухад хэлсэн. Сая асуухад хүртэл ерөнхийдөө одоо асуудалгүй гэж байна. Гэтэл бодит байдал дээр ямар байна гэхээр Налах дулааны станц одоо компани гүйцэтгэх захирал Өсгөөөр гэдэг хүнээс би 10 сарын 21-ний өдөр албан бичгээр давалгаа авсан. Энэ давалгаан дээр юу гэж хэлж байгаа нөхөр сүлжээг 500 тонн усны зарцуулалтаар ачааллах ёстойгоос одоогийн байдлаар 800 тонн зарцуулалтаар ачааллан ажиллаж байна. Ийм шинээр хэрэглэгч нэмж холбогдох боломжгүй. Болсон тул техникийн нөхцөл олгох боломжгүй. Цаашид баригдах хэрэглэгчдийг нэг байшингч нэг чайлгч хангаж чадахгүй гэдэг ийм албан ёсны одоо баримтаа ирүүлсэн хариуга байдаг. Гэтэл манай нөхдүүд өөрсдөө энийг судлаачгүй, үзээчгүй, тооцоочгүй. Хэрвээ цаашаа айл өрхийг нэмж албан байгууллагыг эсвэл дулаанаар хангана гэвэл ерөнхий төлөвлөгөөний дагуу судалгаа шинжилгээ хийж их үүсвэр шугамыг дахин татах шаардлагатай гэдэг 2-3 хоногийн өмнө авсан энэ албан бичиг байж байгаа. Энэ албан бичиг юуг нотолж байгаа нөхөр ерөөсөө ганцхан жишээ. Манай нөхдүүд ажил хариуцсан нөхдүүд юунд яаж хандж өгнө гэдэг нь харагдаад байна. Тэгээ энийгээ сонсох дурггүй байгаад. Тийм учраас энэ бодиттой үнэн юмтай бас эвлэрч худал одоо зүйлийг бас нэг тийм ярихгүйгээр байвал бидний ажил явах юм байна. За хоёрдугаарт нь тэр дахиад одоо 800 айл орон сууц одоо ашиглалтанд оруулахад бэлэн гэсэн. Тэр айл бол дулаан авч чадахгүй ийм нөхцөл байдал ингээд үүссэн байж байгаа. Яг бодит амьдрал дээр. Хоёрдугаарт нь 15% одоо агаарын бохирдлыг 15%-аар бууруулна гэж. Энэ ямар ч боломж байхгүй. 52 байршил дээр газар олгосон. Ерөнхий төлөвлөгөө хийсэн нэртэй боловч дэд үтцийг шийдэх ямар ч тийм одоо шийдэл байхгүй. Дэд үтцийг татаж өгөхгүй, зам талбай инженерийн шугам зүйлчийг татаж өгөхгүйгээр дахиад нөгөө байдаг хашаа гэр яндан гурвыг одоо тэнд хэдэн мянгаар нь аваач суурьшуулах ийм л ажил явагдаж байгаа. Дахиад би зүгээр бүр тодорхой хэлэхэд өнөөдөр бид нар 1000 айлыг орон сууцуулж болно. Цаана чинь дахиад 100000 айл, 100,000 айл гэр хорооллоо дахиад шинээр бариад ингээд улаан тоос босгоод байж байгаа шүү. Та бүгдийн нүдэн дээр маш ил байж байгаа. Хаанч явсан тодорхой байж. Тэр энэ асуудлаа шийдэхгүй карантиныхаа усыг хаагаагүй ээжэж одоо халуугаар усаа зөөдөхтэй адилхан энэ утааныхаа их үүсвэрийг зогсоохгүйгээр дэд бүтцийн асуудлыг шийдэхгүйгээр шинээр нэмэгдэж байгаа айл өрхийн зам талбай инженерийн шугам зүйлийг татаж өгөхгүй зүгээр улс төрийн зорилгоор баахан газар тараах гэж байгаа шүү. Тарааж байгаа шүү. Тэрийг болиоч гэдэг асуудал зөндөө ярьж байгаа. Энийг анхаарч яг одоо тэр шинээр нэмэгдэж байгаа гэр хорооллын тухай одоо шинээр барилж орон ашиглалтанд оруулах гэж байгаа орон сууцныхаа тоо хоёрыг та бүхэн харьцуулж үзээд бодиттой дүгнэлтийг хийж одоо бодиттой тийм одоо байр суурийг илэрхийлээч гэж хүсэх байна. За 3 дугаар асуудал энэ барилгын чанар байгаа. Одоо барилга барихын тулд бариад ээж болохгүй. Нэг айлыг өнөөдөр нэг орон сууцтай болгож байгаа дүр эсгэж зүгээр нэг тоосго шавар өрдөг энэ асуудал дээр бас анхаарал тавихгүй болвол дахиад 5 жилийн дараа 10 жилийн дараа өнөөдөр энэ яаралтай эсвэл одоо хөрөнгө мөнгөний дутагдал ачигдaltaй нэг бол зүгээр тооны араас хөөцөлдөж оруулж байгаа энэ барилга чинь дахиад нураах ямар нэгэн одоо аюулгүй байдлын шаардлага хангахгүйгээр эрсдэл үүсэх магадлалууд бас байгаа шүү. Чанар дээр ер нь хэр анхаарал тавьж байгаа вэ гэдэг чинь өөрөө том асуултын тэмдэг болчиход байгаа. Өөр тоос бариад нэг хэдэн 4 хан босгож ил байвал тэнд хэнийг ч оруулсан яг уу тэд үг хэлэх юм биш гээд 1 жилийн дараа 2 жилийн дараа ус нь гоождгүй алддаг шал нь ухраад ундаг хэмжээний ийм л барилгууд баригдаж байгаа. Энэ дээр бас одоо дөрвтэй стандарт шаардлага гэж байдаг бол тавьж байж иргэдийн эрх ашгийг хамгаалахгүй бол бидний өнөөдөр 4 жилийн дотор хийж байгаа ажил 40 жил амьдралаа авч явах ёстой иргэдийн цаашлаа 50 60 жилийн амьдралын асуудлыг бол зүгээр өнөөдрийн тоосох шавраар хуурч болохгүй шүү гэдгийг бүр зориуд хэлж байгаа юм шүү. Тэгээ манай нөхдөө жоохон шүүмжлэлтийг сонсож сурах хэрэгтэй. Одоо тэгээ шүүмжилж байгаа гэдэг чинь өөрөө цаана асуудал байгаа учраас шүүмжилж байгаа учраас тэрийг улс төржиж хэрэггүй шүү гэдгийг хэлж байгаа. За баярлалаа.